Сайн байцгаана уу үзэгчдээ. Нөби югтийн сангаас бэлтгэн өргөдөг подкастын маань ээлж дугаар COP17 баг хурал дээрээс хүрч байна. Энэ удаагийн дугаарт маань Хөдөөний айл контент бүтээгч, шим судлаач буян тогтох ирсэн байна. За цаг гарган урилга хүлээн авч ирсэн баярлалаа. За та бүхэндээ бас намайг өрсөнд баярлалаа. Өчигдөр дархнаас орж ирсэн хатад ирсэн гэсэн тий. За танаа нутгаар дуншлаг сайхан уу, сайн явж ирсэн үү? Энэ жил ер нь манай нутгаарч тэр хаа сайгүй бороо өрхтэй байгаа болохоор ногооны гарц ихтэй байгаа. Тэгээ хаа сайгүй ер нь цагаан идэ хийдгүйг малчид маань ер нь нэг сайхан тэнэгэр байгаа. Манай буян тогтох YouTube дээр би бол анх YouTube дээр харж ирсэн. Гэхдээ ер нь сошиал медиа дээр маш идэвхтэй байдаг контентуудыг үзэх дуртай. Контентуудаараа ер нь бол хөдөө яг амьдрахад ямар хөө байдгийг за тэгээ Монгол заншлаа ялангуяа залуу үеүүдэд маш гоёор харуулдаг юм шиг санагддаг. Өөрөө чинь өмнөх өөр яриаг сонсож байхад бас бараг 8 жилийн өмнө хотоос гинт хөдөө нүх шийдвэр гаргаад явж исэн гэж ойлгосон. Тэр түүхээсээ хуваалцаач яагаад тийм шийдвэр гаргах болсон бэ? Тийм одоо бараг ингээд 8 жил гэдэг чинь бараг хүний амьдралын 10 жил хөдөө өнгөрчин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр анх болохоор 8 жилийн өмнө яг нүүх шийдвэр нь бол хүүхдээс болж исэн. Хүүхдийн эрүүл мэнд дөнгөж охин маань төрөөд том хүү маань 2-3 настай. Тэгээд яг Улаанбаатарын утаач гэсэн нэлээд ингээд өтхөн тий хүүхдийн ханад бол ер нь өвлийн үлрэлт бадраг гэдэг хэргүй төвшөнд батсан. Тэгээд охиноо тээж яхад агаарт гарахын тулд бараг Улаанбаатараас 30 км дор хайж явж иж цэвэр агаар амьсгалах хэрэг гарч байгаа байхгүй. Тэгээд эмч болохоор хүчил төрөгч өгөх хэрэгтэй байна гэдэг. Тэгээ ер нь ингэж байнга одоо агаарт те 30 км ингээд гэрүүлээрээ Улаанбаатараас гарч байгаа хооронд ер нь хөдөө нүүж амьдрал хүүхдийнхээ эрүүл мэндэд бас айгүй чухал нөлөөтэй байна гэдэг. Хоо үедээ би бас шим судлаач гэдэг мэргэжлэрээ сурч эхэлж байсан. Тэгэхээр тэнд бол нөгөө хүний эрүүл амьдрахад агаар ямар чухал юм бэ гэдгийг айгүй мэдчихсэн. Дээрээс нь хөрсний эрүүл байдал бас маш чухал байдаг гэдэг. Тэгээ ер нь хөдөө нүүя гэдэг анх шийдвэрээ гаргаж ирсэн. Тэгээ мэдээж нөгөө залуу хүмүүс болохоор мэдээж экстрэ тооцоод эхлээд арай ойр нүүжсэн. Дөнгөж Улаанбаатараас 50-60 км сум руу Батцанбүр сум руу нүгээд тэгээ яг мэдээж хэцүү байх юм бол буцаад ирж бас болно гэсэн тооцоо тоогоор анх нүүжсэн. Тэгээ тэндээ очисон чинь бүр ингээд шууд хүүхдүүд эрүүл мэнд ингээд сайжраад хөдөө очингоос 3 хоногийн дотор хүүхдийн хамар бүтээд байдал зүгээр болчихж байгаа. Тэгээд эн чинь бас чухал юм байна гэдэг. Тэгээд тэрнээсээ цаашдаа Ховд аймаг руу бүр ингээд 1600 км-ийн цаана амьдраад өв соёлдоо бүр их дурлаад малчин хүмүүсийнхаа дотор байхаар бас тэд бүхнээс их сургуульч бид нар сууж чадахгүй зүйлсийг бид нар сурдаг. Тэгээд одоо болохоор Дархан ул аймагт ирээд 1 жил болж байна. Бас малтай гэж сонссон. Тэгэхээр залуу эмэгтэй хүний хувьд 3 хүүхэдтэй. Тэгээд малтай дээрээс нь контент бүтээн за мөн саяхан бас Нөбийн төв байранд Женева хот дахь төв байран дээр бас хөтөлбөрт оролцоод яваад ирсэн гэж харсан. Маш олон зүйлийг амжуулж байна. Тэгэхээр яг эмэгтэй хүний хувьд яг энэ олон зүйлийг амжуулаад тэгээд ингээд хөдөө амьдрах ямар санагдаж байна? Ер нь хөдөөдөд дурлаад байгаа штэ. Одоо ер нь бараг нөгөө буцхааргүй болсон гэдэг шиг. Яг би тэд нөгөө яг төвлөрж байгаа контентын маань сүүлийн үед ингээд нөгөө төлөвлөгөө гаргаад явдаг. Тэгээ яг сүүлийн 3 жилд бид хань битэрийн төлөвлөж байгаа зорилго маань болохоор ер нь Монголын нүүдэлчдийн соёлыг цахим орчинд зөвөр гаргаж ирж яг англи хэл дээр тайлбарлахгүй бол биднийг яг нөгөө ямар амьдралаар амьдрдаг ямар философто нүүдэлчин гэхээр л одоо тий ганц малаад агаад явж идэг хүмүүс биш. Энд чинь ард насар их өв соёлын мэдлэг бас явж байгаа гэх мэт тэрийг их зөвөр ойлгуулахын тулд анх англи хэл дээр малчид одоо нүүдэлчдийн амьдралын тухай контент хийж эхэлсэн. Тэгээ малчидтайгаа харьцуулахад битэр бол малчин биш л тий мэдээ суралцаж яваа хүмүүс тэгэхээр 100% яг ингээд малч бол байдаггүй. Одоо малчид маань ингээ хамтарч ажилладаг гэсэн үг. Малчидтэй манах малаа тавиад тэгээ контентээ хийхдээ болохоор очиж малтайгаа контент хийгээд зураг авалтаа хийгээд тэгээд ирээд одоо аймгийн төвд юм уу одоо дархандаа юм уу ирээд нөгөө контент эдитлээд оруулах маягтай. Тэгээд илүү олон улсын нөгөө компаниуд байгууллагуудтай хамтарч ажиллаж эхэлж байгаа учраас бид нар бас жоохон хоттойгоо ойрхон байх шаардлагатай, онгоцны бодолтой ойрхон байх шаардлагатай болоод найзлан Дархан ул аймаг руу шилжиж ирсэн. Гэхдээ малчид дээр болохоор одоо ингээд малууд маань байж идэг гэсэн. Тэгээ очиод контент давхар хамт хийгээд ивч. Манай хамт олон бас нэг юм зургийн цуглуулга надад бэлдэж өгсөн. Ямар гоё юм бэ. Энийг
Харин бүх түүх явж штэ барыг. Ямар гоё юм бэ? Бас энэ зургийг хараад дурсамжаасаа одоо тайлбарлаж өгвөл зургийг. Аха. За хамгийн ихэнд байгаа зураг хамгийн дурсгалтай зураг Ховд аймгийн Дөргөн сумд манай Дөргөн сум болохоор яг тэмээгээр алдартай Ховд аймагт байдаг хамгийн их тэмээтэй сум байгаа. Тэгээд бид хоёр дөрвөн угсаатныхаа хувцастай тэгээд тэмээтэйгээ зураг авахулж исэн. Ховд аймгийн Дөргөн сумын агуу шарал дээр яг энэ зураг авалт хийгдсэн. Тэгээд 5 жил ер нь ингэний хоормогоор бэлхэж өстөж жаргаж байгаад ирсэн дээ гэдэг шиг. Тэгээд гэр хүү маань бас Дөргөн сум төрсэн баг хүү маань. Тэгээд маш чирэг яг нөгөө нэг эрүүл одоо хүнсэн дээр, эрүүл хөрсөн дээр ингэний хоормогоор бор хоолнд орж өссөн болохоор маш чирэг биетэй байдаг. За хоёр дахь энэ зураг болохоор манай өмнөх цагаан сарын зураг байна. Цагаан сар болгоно битэр аль болох нөгөө олон улсад бас контент гаргадаг учраас маш гоё учир одоо төгс бэлэгдлэрээ юм яг гоёороо төгс өвлдөр тэмдэглэхийг хүсдэг. Тэгээ малчтайгаа хамт ойрхон тэмдэглэхийг хүсдэг. Тэгээ яг гэр бүлээрээ юу асан зураг байна. Тэгээд энэ дээр болохоор энэ тавгийг маш их асуудаг. Гадаадын үзэгчч тэр манай Монгол үзэгчч тэрийг асуудаг нөгөө Ховд аймгийн тостой бороо аруулаар тавгаа засдаг юм биш тий. Ядах нөгөө чихэр сахар оруулахгүйгээр тавгаа яг уламжлалаар нь засахыг хүсдэг. Тэгээд ер нь бороо аруулаа идээд нийлээд удаж байна. Хүүхдийн яд шүдэд хүртэл өвддөг. За тэгээд Монгол гэртээ энэ бас Ховд аймгийн хар усан нуурын хөвөн шагшуурганы хажууд авахсан зураг байна. Энэ болохоор би чинь өөрөө яг хар усан нуурын хөвөн төрсөн. Миний төрсөн нутаг байхгүй. Тэгээд энэ зураг маань бас их хайртай зургууд юм нэг байна. За энэ болохоор Загчин угсаатны дээл хувцсаар хангарсан байна. Баруун аймагт манай Ховд аймагт амьдарсан шалтгаан маань өөрөө Монголын одоо хамгийн олон угсаатны нэг дор амьдардаг аймаг. Тэгээд тэрний өв соёлыг гол нь очиж яг ахуй дээр нь сураад судлаад олон улсад таниулахыг хүссэн. Тэгээд тэр маань бас маш амжилттай болоод яг угсаатны талаарх контент маань CNN телевизээр гарч ирсэн. Одоо суугаад тэгээд бараг 30 сая хүнд яг Монголын баруун аймгийн өв соёл гэдээ гарч ирсэн. Тэгэхээр тэнд очиод яг ингээд ийм олон угсаатнууд маань бичээр бас маш их өв соёлыг зааж сургасан. За тэгээ хамгийн сүүлийн зураг нь болохоор Ави маань нутаг Увс аймгийн Завхан сумд Завхан голын хөвөнд ийм 9 махан байдаг. Багдад тавтаж өссөн. Тэгээд тэнд хантайгаа хүүхдүүдээ очиж аавынхаа ах トゥ нар нутагтаа танилцахтаа авахсан зургууд байна. Ингээд одоо зураг болгон байна бараг бүтээр харин тийм дурсамжтай гой зургууд байна тий. Сая таас ярианда яг хэллээ манай Монголын залуучууд болон гадныхыг сонирхож асуудаг гэх тавгийн идэг. Ер нь контент нэг англи дээр бэлддэг учраас ялангуяа гадны үзэгчид илүү юг сонирхож илүү асууж юм. Тэгээд бас нөгөө мессежүүд их ирдэг бах те. Тэндээс хамгийн сонирхолтой санагдчихсэн асуултууд ч юм уу эсвэл сэтгэлдлүүд нь юу байсан бэ? Ер нь манай нүүдэлчдийн соёл ерөөсөө дэлхийд танигдаагүй. Юу л гаргана бүгдийн сонирхдаг. Ерөөсөө бидний цагаан эдээ, хоолны соёл, тэгээ хүүхдээ өсгөх, мал ахуйтайгаа харьцах энэ төр бол ингээд ерөөсөө дэлхийн нийтэд цоо шин байдаг. Тэгээ энэ бол би бас залуучуудад хэлэх аягүй дуртай. Өсвөр насны залуучууд ер нь манай Монголын энэ өв соёлын сэдвээр контент бүтээх юм бол дэлхийд маш тийм том зах зээл рүү бид нараас орох боломжтой. Нөгөө соёлын бүтээл зүйлдүүлэх гэж байгаа шүү дээ. Заавал бид нар бодит биш. Онлайн цахим ертөнцийн одоо химик оюухан хөгжсөн. Энэ доторх тэр бүтээгдэхүүн дижитал бүтээгдэхүүнийг гаргахад манай Монголын өв соёл бол дэлхийн хаанч байхгүй содон зүйл. Тэгээд манай бүр хамгийн өндөр үзэлттэй бичлэгүүдийн нэг нь сүйтэй цай байдаг байхгүй юу? Яагаад гэсэн чинь биднэрт бол маш энгийн зүйл шүү дээ. Сүйтэй цай ингээд чанаад тавьж байгаа бичлэгийг Монгол дээр бол хүн болгонд тэгж нэг сонирхож үзэхгүй. Яг бүх чадна гэжтэй чандаг учраас. Гэтэл яагаад гадаад хүмүүс сонирхолтой байна вэ гэхээр хизээч тийм давстай сүйтэй тос хөвсөн сүйтэй цай дэлхий дээр өөр байдгүй л байгаа байхгүй юу? Яг тэрийг өдөр болгон уугаад биеийнхаа дулааныг ингээд зохицуулаад явдаг үндэстэн байдгүй учраас яагаад ингээд цайн дотор давс хийж байгаа гэдэг нь хүртэл ингээд маш сонирхолтой. Тэгээд бас нэг сонирхолтой жишээ хуваалцахад өчигдөр хүн би тэгээд хот руу орж ирсэн байхад манай Instagram дээр бараг 5 коммент ирсэн байсан. Яг нэг сэдвээр. Тэгсэн чинь одоо болохоор Японы нэг анимашн гарч байгаа байхгүй Монголын түүхээр жаа дугаар гээд Witch in Mongolia гээд. Тэгээд тэр аним дээр болохоор Монголын их хаадын тухай
Чингис хаан тэгээд Чингис хааны дараа хаан болсон өгөөдөө бүийг тэгээд сорхогдсон гэдэг яг Монголын тэр түүхээр хийсэн анимашн гарч байгаа юм байна. Чи Япон хэл дээр, англи хэл дээр, монгол хэл дээр гарч байгаа. Тэгсэн чинь тэрийг үзээд тэрэн дотор байгаа цагаан эдээнүүд нь яг амьдрал дээр яаж харагдгийг үзхийн тулд Instagram дээр хайгаад манай контентуудыг олоод ямар гоё. тэгсэн чинь тэн дээр болохоор ингээд өрөмний тухай гарсан байна да. Хонь саагаад өрөм загсааж байгаа тухай тэр контент одоо кинонэр гарсан юм байна. Тэгэхээр тэрийг хайхад контент олдохгүй нэг жоо. Монголын өрөм гэж юу юм бэ гэхэд олдохгүй ангууд зөвхөн манай биш гарч ирж байгаа жоох. Тэгэхээр бидний өв соёл хичнээн ийм баялаг хэрнээ дэлхийд ерөөсөө ингээд нээгдээгүй зүйл учраас маш олон хүмүүсийн сонирхол татдаг зүйл. Тэгээ одоо бас ингээд залуучууд маань ийм яг Монгол энэ малчдын талаар контентыг залуу охтоо залуу хүүгүүд хийж эхэлж байгаа. Тэрийг бүр илүү цаашаа олон улсын хэлээр бас бүргээд явах юм бол манай залуучууд маш их ирээд байгаа. Ааха. Энийг бас олж хараад энэ чиглэлээр нь юм хийж байгаа нь бас өөрт чинь бас баярлуулсан юм байна. Тэгээд бас яг бусад залуучуудыг ч гэсэн уриалмаар юм байна. Тийм байна. Ааха. COP17 баг хурал дээр бас өөр бусад ажлууд дээр өөрөө бас оролцоод явж байгаа. Тэгэхээр залуу хүний хувьд бас сонирхолтой санагдаж байна. Таны ажигласан зүйл одоогоор юу вэ? Сэтгэл ямар байна? Мөн COP17 баг хурлын төгсгөлд хүлээж байгаа хүлээлт өөрөө чинь зүгээс юу байгаа вэ? Би тэгээд бас сая оролцоход хэрэгээр зориудаар би хүүхдүүдэд бас авч ирсэн. Хантайгаа зов. Тэгээд яагаад гэхээр олон улсын хурал гэж яг юу болдог те? Энд ямар одоо зүйл болдог? Тэндээс ямар үр дүнгууд гардаг гэдгийг бас багасаа хүүхдүүд маань мэдээсэй гэж бодсон. Яагаад гэхээр сая би бас өөрөө Женевт нэгдсэн улсын байгууллагын төв оффист ажиллаж байгаад ирсэн учраас ер нь олон улстай харьцна гэдэг чинь өөрөө бид нар бас залуу үеэ бэлдэж тэнд чиглүүлж явж явах бол олон улстай харьцна гэдэг маань зүгээр л нэг засгийн газрын том төлөөлөгчд очиж үгээ хэлдэг газар биш. Энгийн ардын дуу хоолой ямар чухал хэрэгцээтэй байд юм бэ гэдгийг сая яг өөрөө биеэр ойлгосон хүний хувьд бид нар залуу үеэ бас бэлдээд эн чинь зөвхөн засгийн газрын ажил биш. Бид нар хүн болгон өөрсдөө оролцоотой байж энэ улсын ирээдүйн хөгжлөд бид нар хүүхдийнхаа төлөө юм хийхээ те. Эн чинь асар чухал юм байна гэдгийг ойлгосон учраас хүүхдүүдтэй ч гэсэн залуучуудыгаа ч гэсэн энд ингээ оролцоод ер нь ямар хүрээнд болдгоо те. Дэлхийн өөр улсууд юуны төлөө зорж ирдгүү ийшээ бас энд яагаад заавал оролцох чухал байдгийг гэдгийг ингээд биеэрээ мэдрээсэ гэж маш их хүссэн. Тэгээ миний хувьд ч гэсэн ингээд сая тэнд нөгөө ажиллаж байхдаа маш олон ийм өөр улсын одоо найзуудтай болцоосон. Тэгээд тэдгээр хүмүүс маань бас энд ингээд оролцоод маш олон жилийг энэ ингээд одоо тэр их орныхоо одоо сайн сайхан байдлыг дээшлүүлэхийн тулд нэгдсэн үндэсний байгууллага бусад орнуудтай яаж юм дипломат харилцаагаар харилцах вэ гэдэг тэрний төлөө олон жилийг зарцуулсан хүмүүс байгаа байхгүй. Тэгээд тэдгээр хүмүүсээс бас маш их суралцсан. Тэгэхээр энд ингээ оролцсон гэдэг чинь зүгээр л нэг засгийн газрын байгууллагуудын хийдэг зүйл биш. Хүн болгон энд оролцох ёстой, үгээ хэлэх ёстой. Ялангуяа малчид маань өөрөө үгээ хэлжээж нөгөө олон улсын тэр байгууллагууд чинь бодит байдал дээр юу болж байгаа юм бэ гэдгийг ойлгоно шүү дээ. Тэгэхгүй хин нэгнээр дамжуулаад байх юм бол тэр мессеж чинь замдаа ингээд өөрчлөгдөх одоо эрсдэлтэй байдаг. Тэгэхээр аль болох малчдын төлөө олон оролцох тусмаа одоо энэ Монголд бол угаасаа дэлхийн дулаарлаас хамаарат бид нэр цөлжилт те нийт бичээрийн маань 80% нь одоо цөлжилтэнд өртсөн. Дээрээс нь одоо яалчгүй малын тоо толгой бол даас хитэрсэн байгаа нь бол үнэн. Тэгэхээр энэ дээр ямар ухаалаг шийдэл гаргаж ирэх вэ гэдгийг малчд маань гаргаж ирнэ. Хин нэгэн бодлого боловсруулдаг хүнээс илүү малчид маань зөв шийдэл гаргаж ирнэ. Тийм ч учраас одоо нэгдсэн улсны байгууллага дээр Монголыг намайг одоо очиход бас жоохон шүүмжилсэн. Яагаад гэхээр чи ингээ Монголоос ирж байгаа анхны хүн болж байгаа. Тэгэхээр чи одоо ингээ үүрэгтэй олон монгол хүмүүсийг ийшээ ингээд яг ард иргэдэг авчрах. Яагаад гэхээр та хэдийн дуу хоолой байхгүй болохоор бид нэр зөв мэдээд авахгүй байгаа. Тийм учраас та хэд өөрсдөө идэвхжүүлж оролцох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр ер нь залуучуудыгаа ч гэсэн ингээд багаас нь ийшээгээ бэлтгэх нь бас бидний үүрэг юм байна гэж бодсон. Энэ юу болдгийг яадаг ийдэг бид нар ямар схемээр яаж ямар үг хийдэг ашиглах ёстой дипломат байдлаар чигжээж энэ улстай нүүрлээд байгаа асуудыг ч гэсэн бид нар шийдэх ёстой. Тэгээд яг нутгийн уугуул иргэдээс хамгийн зөв шийдэл гардаг индиженес хүмүүсээс хамгийн зөв шийдэл гардаг гэж яг нүүгээр ярьжсэн. Тэр бол би үнэн гэж бодож байгаа. Газар дээр нь байгаа хүмүүс хамгийн нөхцөл байдлыг зөв ойлгож дүгнж байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр малчид маань ч гэсэн энд би сая харж байлаа зөндөө аймагаас төлөөллүүд ирсэн байна. Бүр ааруулаа бариа тий цагаан идэгээ бариад ирсэн байна. Тэр хүмүүс ингээд илүү дуу хоолойгоо одооцын хүмүүс
өргөх тусам одоо энэ чинь хэл устдаа заавал байх аргагүй шүү дээ тийм энэ чинь байнгын орчуулгууд явж гин. Тэгэхээр энэ бол ингээ манай Монголын талдаа ч гэсэн малчдын одоо энэ амьдрал дээр ч гэсэн маш гоё том өөрчлөлтүүдийг авч ирэн хөрөнгө оруулалтыг татна гэдэг тал би үнэхээр итгэлтэй байгаа. Бас их баяртай байна. Монголд болж байгаад. За цагаараа бидэнтэй харилцсан баярлалаа. Маш их баяртай байна.